Самбар үзэгчтэй парламент телевизийн төв цэг 7 хоногийн тойм хөтөлбөр эхлэж байна. Энэ 7 хоногт засгийн газраас Эрдэнэс 5 хувьцаат компани хувьцаатай холбоотой олон жил гацсан асуудлыг шийдвэрлэж нас барсан иргэдийн хоримтлагдсан ногдол ашгийг өвлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүллээ. Үүний зэрэгцээ 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн даасан шилжүүлж гисэн нь бодит мөнгө урсгалыг хөдөлгсөн ч бодлогын хэрэгжилт хүртээмжийн асуудал дагуулсан хэвээр байна. Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэс 5 хувьцаат компани эзэмшиж байгаад нас барсан 132,203 иргэний 100 гаруй сая ширхэг хувьцаа түүнд ногдох 66.4 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хууль ёсны өв залгамжлагчид шилжүүлэх боломж бүрдсэн. Ингэснээр өмнө нь царцсан хэлбэрээр үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд байсан хөрөнгө эргэлтэд орох нөхцөл нэгдэж байгаа юм. Төлбөр тооцооны хадгаламжийн төв нотратын албаа бол хамтраад мэдээлэл солилцох системийн бэлтгэл байдлыг бол хангацсан байгаа. За энэ хүрээндээ бас зарим борцдоор байдаг бол илүү хөнгөвчлсөн байгаа гэсэн. Тэгэхээр яг нь ерөнхийдөө нөгөө өв залгамжлалын асуудал бол нөгөө нотрат иргэний үлэр шийдэж байгаа шүү дээ. Магадгүй нөгөө нотратын танхим дээр бол бас нэлээд юм ачаал бол ирнэ. Гэхдээ энэ одоо 2011 оноос эхлээд олгогдсон байгаа хувьцаа гэдэг маань иргэний өмч тийм ээ. Энэ өмчийг одоо нээлттэй болох хүртэл одоо захиран зарцуулах юм бүх харилцаануудыг зогсооцсон байсан. За тэгэхээр одоо Эрдэнэс 5 компани 2026 онд одоо багтаагаад нээлттэй хувьцаат компани болох үе иргэдийн 1072 хувьцааг 2 дахь зах зээл дээр одоо гаргах одоо боломжийг одоо бүрдүүлэхээр холбогдох ажлуудыг бол эхлүүлээд ажиллаж байгаа. За энэ хүрээндээ бид одоо сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан дээр олон улсын хараад сүнлэгээ аудит хийлгүүлэх ажлыг бол эхлүүлээд ажлын явц маань бас 40% явж байна. За нөгөө талаас Эрдэнэс 5 компани одоо ордын нэгдсэн техник эдийн засгийн үндэслэлийг батлуулах ажил одоо техник эдийн засгийн үндэслэл дуусаад эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлт мэргэжлийн шинжээчнэр ажиллаж байна. За ингээд одоо энэ одоо Эрдэнэс 5 компани одоо иргэн болгоны эзэмшиж байгаа 1072 хувьцааны нэрлсэн үнэлгээ одоо 933 гэж анхнаасаа байсан шүү дээ. Тэгэхээр энэ 933 гэдэг маань өнөөдөр балансын үнэлгээгээр нэг дүнтэй хөрөнгөний болон бизнесийн үнэлгээ хийхээр яг бодиттой одоо үнэлгээ маань тогтно гэсэн үг. Ингээд энэ бодиттой үнэлгээ гаргасны дараа бид нар одоо холбогдох хуулийн шаардлагыг хангуулад одоо 2 дахь зах зээл дээр нээх энэ одоо боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэж ойлгож байна. Одоо 1072 хувьцаа гэдэг маань нэрлсэн үнээрээ 933 юу нэг сая орчим төгрөг байгаа шүү дээ тэгэхээр энэ одоо орчим төгрөгийн одоо хөрөнгийг одоо хувьцааг одоо үр хойч нь өгүүлж авна гэсэн үг. За мөн энэтэй холбоотойгоор өнгөрсөн одоо 4 удаагийн ногдол ашигт хараалтаар тухайн тэр одоо нас барсан иргэний одоо ногдол ашиг бол одоо төлбөр тооцооны хадгаламжийн төв дээр төрийн сангийн дарсаас нь барьж байгаа шүү дээ. Энэ мөнгөө бас үйлдвэрчнэр авах боломж нь бол бүрднэ гэж ойлгож байна. Нөгөө тал энэ шийдвэр гарсан нь өөрөө асуудал байсныг баталж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл олон жилийн турш иргэдийн өмч бодитоор ашиглагдахгүй. Мэдээлэл болон зохицуултын сул байдлаас шалтгаалan хоримтлагдсан хэвээр байсан нь төрийн үйлчлэгээний хүртээмж хангалтгүй байсныг илэрлэж харж болно. Үүний зэрэгцээ энэ 7 хоногт 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн даансанд шилжүүлж эхэлсэн. Нэг хувьцаанд 65,55 төгрөг ногдуулснаар иргэд дунджаар 63,000 төгрөгийн цэвэр дүн авсан нь олон нийтийн хувьд хүлээлттэй байсан үйл явдал байсан юм. Гэсэн ч энэ хэмжээний өгөөж нь инфляц амжиргааны өртөгтэй харьцуулахад бодит нөлөө багтаа. Бэлэн мөнгөний богино хугацааны дэмжлэг төдий үлдэж байна гэсэн шүүмжлэл дагуулж байна. Мөн өв залгамжлалын процесс бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй хэвээр байна. Иргэд нотариат улсын бүртгэлийн байгууллагаар дамжих шаардлагатай бөгөөд бичиг баримт, хугацаа зарлалын хувьд тодорхой хүндрэл үүсэх хэрэгсэлтэй. Ялангуяа орон нутгийн иргэдийн хувьд энэ нь илүү төвөгтэй хүртээмж багтаа байж болзошгүй юм. Эцэст дүгнэлт хэлэхэд энэ 7 хоногийн шийдвэрүүд нь иргэдийн өмчийн эрхийг хөдөлгөөнд оруулж бодит мөнгөн урсгал үүсгэсэн эрх талдайж нөгөө талаас системийн сул талыг илгаргалаа. Өмчийг зүгээр эзэмшүүлэх бус түүнийг бодитоор ашиглах боломж хүртээмж мэдээллийн ил тод байдлыг хангах нь дараагийн сорилт хэвээр байна. Энэ 7 хоногт Төв банкны мөнгөний бодлогын хороо хуралдаж макро эдийн засгийг дэмжих хүрээнд банкуудын заавал байх нөөц тооцох их усүрт өөрчлөлт орууллаа. Сүүлийн жилүүдэд банкны салбарын нийт их усүрт гадаад санхүүжилтийн эзлэх хувь өсөж, зээлийн санхүүжилтийг гадаад их усүрээр нэмэгдүүлэх хандлага ажиглагдаж байгаа нь санхүүжилтийн бүтцийн гадаад хамгааллыг нэмэгдүүлээд байгаа юм. Дэлхийн эдийн засгийн төлөвт тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа ийм нөхцөлд гадаад санхүүжилтийн зардал хүртээмж богино хугацаанд өөрчлөгдөх улмаар хөрөнгөний урсгалын төлөвийг өөрчилж болзошгүй байгааг харгалзан үзэж дээрх шийдвэрийг гаргасан байна. Банкуудын нийт их усүрийн 25%-ийг гадныг хөрөнгө бүрдүүлж байна. Ийхүү гаднаас татсан их усүр нэмэгцээр байгаа ч өнөөдрийн хүртэл энэ нөөцийг заавал байлгах нөөцөд хамруулдаггүй байсан юм. Тэгвэл Төв банкны мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэрээр банкуудын гадаад урт хугацаатай их усүр татах үйл явцыг дэмжсэн шийдвэр гаргалаа. Энэ удаагийн хурлаар банкны гадаад зах зээлээс шинээр татсан 360 хоногоос 3 жил хүртэлх хугацаатай гадаад валютын бонд болон зээлийн их усүрийн 25%-тэй тэнцэх дүнг заавал байлгах нөөц тооцох их усүрт хамруулахаар болсон байна. Тус шийдвэр энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хойш татсан их усүрт хэрэгжиж хүчин төгөлдөр үйлчлэх юм.
Геополитикийн одоо нөхцөл байдлаас хамаарсан эдийн засгийн бас тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар ихэд одоо брэнд тосны үн бол өглөө $110 төрчүүл хаасан байна. Үнэтэй холбогдуулаад бид хүн бол бас манай орны бол төлбөрийн тэнцэл гадаад болоодын алтан нөөц төр ирэх дарамт бол бас ирэх улирлуудад бас үргэлжлэх хандлага ажиглагдж байгааг бол мөнгөний бодлогын хороогоор бол тэмдэглэсэн. Мөн Төв банк өнгөрсөн жилүүдэд одоо 365 хоногоос дээш хугацаатай татсан гадаад валютын одоо их усруудыг үл заавал болох нөөцөөс чөлөөлж явсан байгаа. Энэ хүрээнд бол бас арилжааны банкуд дээрх нийт их усрын одоо бараг 25 орчим хувийг бол гаднаас татсан их усрүүл эзэлж байгаа. Үүнтэй холбогдуулаад бол яг дараагийн жилүүдэд гарах одоо гадаад мөнгөн урсгалыг бол докторжуулах үнээс үтсэн системийн эрсдлийг хаах үүднээс бол энэ шийдвэрийг бол гаргаад явсан байна. Монгол банкнаас мөн банкудад 360 хоногоос дээш хоригтой гадаад их усрыг төвөрлөхөө хөрвүүлэхэд буюу swap хэлцэл хийхэд дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Энэ нь богино дунд хугацаатай гадаад санхүүжилтийн сэтлийг бууруулж урт хугацаат их усрыг дэмжиж чиглэсэн бодлогын арга хэмжээ. Учир нь цаашид төгрөгийн аншид төлбөрийн тэнцэлд ирэх дарамт гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч өсөж болцшгүй байгаа юм. Түүнчлэн Төв банкнаас цаашид шатхуун мах хүнсний ногооны үн өсөх хэрэгсэлтэй бордооны нийлүүлэлт тасалдвал хүнсний ногооны ургацад нөлөөлнө хэмээн мэдээлэв. Энэ оны 3 дугаар сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 7.4%, Улаанбаатарт 7.3% байна. Үндсэндээ махны үн 24%-аар өсөж инфляцийг хөөрөгдөв. Саяхны хүртэл инфляцийн өсөлтөд шатхуун импортын бараа голлох нөлөөг үзүүлдэг байсан бол энэ удаад нөхцөл байдал өөрчлөгдөж махан бүтээгдэхүүн, хүнс, ус ундаа гэх мэт дотоодын барааны үн инфляцид жин дарах боллоо. Банкуд хөдөө аж ахуйн салбарын зээл олгуул заавал байлгах нөөцөд зохицуулт хийх арга хэмжээг л авч чадна хэмээн Төв банк мэдэгдэв. Энэ 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар татварын бодлого, уул уурхайн салбарын чиглэл, ногоон тээврийн дэмжлэг зэрэг эдийн засгийн томоохон шийдвэрүүдийг багцлан хэлэлцэж, заримыг нь улсын хурлд өргөн барихаар боллоо. Шинжилэл нь бизнесийн өчнийг дэмжих зорилготой ч бодит нөлөө, хэрэгжилтийн үр дүн анхаарал татж байна. Сангийн сайд Мэнд сайхан татварын шинжилгээг хүрээнд хэд хэдэн зохицуулалт танилцуулсан юм. Үүнд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шатлалыг өөрчилж 6-аас 10 тэрбум төгрөгийн ашигтай компаниудад 15% татвар ногдуулах шинэ ангилал бий болгохоор тусгасан байна. Мөн 1% татвар төлөх босхийг 1.5 тэрбумаас 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлснээр 180 мянга гаруй аж ахуйн нэгжийн татварын ачаал буурах тооцоо гарчээ. Түүнчлэн иргэдийн орлогын албан татварын хөнгөлтийг нэмэгдүүлж жилд дунджаар 950 мянган төгрөг буцаан олгох, орон сууц худалдан борлуулах үеийн 2% татварыг тодорхой нөхцөл чөлөөлөх зохицуултыг тусгасан байна. Тэгэхээр Монгол Улсын засгийн газрын 2024-с 28 оны засгийн газрын үйл ажиллагааны хүртэл иргэн аж ахуйн нэгжийн татварын орчныг татварын ачааллыг бууруулах, татварын орчныг ойлгомжтой болгох тийм ээ. Оновчтой татвар хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих чиглэлээр тусгагдсан байгаа. За энэ хуулийн хүрээнд татварын ерөнхий хууль, хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн suurтгийн албан татвар ингээд энэ дөрвөн багц хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлсэн байгаа. Нөгөө талд ногоо шилжилтийн хүрээнд Улаанбаатар хотод ногоон дугаартай автомашиныг замын өдгөөний давуу хэрэгтэй болгох, дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх, мөн цахилгаан автомашины дэд үтцэд хөрөнгө оруулж буй аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт зээл олгох чиглэл өгчээ. Энэ талаар ерөнхий сайд учрал холбогдох сайд нарт үүрэг өгсөн байна. За энэ ногоон тогтоол бол эрчим хүчний тусгаар тогтнолоо даргалан баталгаажуулах цогц шийдлийн нэг. Тэгэхээр бид өнгөрсөн хугацаанд их хурлын тогтоолыг хэрэгжүүлж ажилласан. Их хурлын дарга багтаа энэ 300 гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд тодорхой ажлуудыг эхэлж энэ алтан нарыг журамлсан байсан хүнд суртлуудыг зэгцэлсний үр дүнд өнөөдөр жингэлтэй дүүрэг дээр 83 айлын нарны панел батарей тавиад 20 кВт хүртэлх хөрөмтөл үүсгээд түүнийгээ төвийн шугамд нийлүүлээд орлого олох болцоог нь бүрдүүлж өгсөн. За манайх шиг бараг жилийн 240 өдөр нартаа салхитай байдаг ус дэлхийд их ховор байна. Тийм учраас өнөөдрийн тогтоолоор нэгт болын санхүүжилтийн их үүсвэрийг их тодорхой болгож байгаа. Хуучин бол энэ айлууд нарны панел батарей тавихад бол энийг хэрэглээний зээл тооцоод явждаг байсан. Одоо бол ногоон зээлийн ангил руу шилжүүлж байна. Тэгснээр хугацаа нь уртсаж байгаа. 60 сар эргээд төлөх болцоотой болж байна. Дээрээс нь хүрэн зээлээс 4-6% хүртэл бага хүүтэй болж байна гэсэн үг. Тэгэхээр айлууд нарны панел батарей тавих ийм болцоо бүрдэж байна.
Харин уул уурхайн салбарт засгийн газарт ашигт малтмуулын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг улсын хурлд өргөн барихаар шийдвэрлсэн юм. Ажилтнууд Эрдэс байлгийн сайд дамжнамын мэдээснээр уг өөрчлөлтөөр зэсийн салбарыг эдийн засгийн 2 дахь тулгуур болгон хөгжүүлэх зорилт тавьж цагаан суурга, хармагтай зэрэг 10 гаруй төслийг хөдөлгөх боломж бүрдэх юм байна. Мөн зэсийн ашигт малтмуулын нөөц ашигласны төлбөрийг олон улсын жигт нийцүүлэн өөрчилж, орон нутгийн хөгжлийн санд хуваарлах хувь хэмжээг 10-аас 15% болгон нэмэгдүүлэх, лицензийн бодлогыг уян хатан болгох зэрэг зохицуултыг тусгасан байна. Ашигт малтмуулын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж улсын хурлд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Ашигт малтмуулын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт бол сүүлийн бараг 10 орчим жил яригдж өөрчлөгдөхгүй ингэж явж ирсэн юм хуулийн төсөл нийгэм маш их хүлээлттэй байгаа. Монгол улсын эдийн засгийг итгэх манай улсын улсад гадны хөрөнгө оруулалт татж оруулж ирэх, шинэ мөнгө оруулж ирэх үндсэн суурь салбар бол ашигт энэ уул уурхайн салбар байгаа. Энэ 7 хоногийн шийдвэрүүд татврын дарамтыг бууруулах, хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн шинэ тулгуур салбар бий болгох зорилготой өргөн үрээний бодлогын багц байлаа. Гэвч татврын хөнгөлөлт, бодит дэмжлэг болж чадах хэсэг, уул уурхайн төслүүд үнэхээр эдийн засгийн өгөөж авчрах хэсэг, мөн ногоон бодлого хэрэгжилтийн түвшинд хүрэх хэсэг нь дараагийн гол шалгуур хэвээр байна. Монгол орон даяар 2026 оны 1-р ээлжийн цэрэг татлага албан ёсоор эхэллээ. Хан улд үүргийн хэмжээнд цэргийн жинхэнэ албанд татах, гэрээц цэргийн албанд орох хүсэлтэд иргэдийг бүртгэх, эрүүл мэндийн үзлэгт оруулах ажил өнөөдөр эхлэж байна. Нийслэлийн хэмжээнд 2026 оны 1-р ээлжийн цэрэг татлага 2026 оны 5-р сарын 1-ээс 3-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Хан улд дүүргийн 1-р ээлжийн цэрэг татлага дүүргийн ерөнхий боловсролын 34-р сургууль дээр явагдаж байгаа бөгөөд 5-р сарын 1-ний өнөөдөр нээлттэй үйл ажиллагаа боллоо. Хугацаа цэргийн албааснаар Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хамгаалахад хувь нэмрээ оруулж, цэргийн эрдэмт суралцаж, бие бэлтрийн өвдөг шүүгжилтэй хатуу жил төвчээрт иргэн болон төлөвшдгөөр ач холбогдолтой. За өнөөдөр хан улд дүүрэг дээр энэ сайхан өдөр иргэд маань цэрэг татлагын байранд хүрэлцэн ирсэн байна. Яг одоогийн байдлаар бол эрс маш сайн байна. Ер нь бол иргэд залуучуудаа хэлэхэд энэ иргэний үндсэн хуулиар хүлээсэн журамт дүүргээ биелүүлж цэрэг татлагаа идэвхтэй хамгаалахыг уриалж байна. Залуучууд маань 1 жилийн хугацаанд бие биелдэр болон сэтгэл зүйн өндөр төсвөр хатуужил эзэмшээд бас сэтгэлийн хат суугаад ингээд сайхан болоод ирсэн залуучуудыг бас ажлын байраар хангах нь өөрөө энэ улс орны хэмжээнд өндөр ач холбогдолтой ийм сайхан зүйл юм шүү. Эд бол заагаа сургаад авахд маш сайн ажил төрөл хийх чадамжтай болсон юм иргэд байгаа. За ингээд цэрэг татлагын 3 өдрийн хугацаанд бас иргэдийг цэрэг татлагтаа идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Энэ удаагийн цэрэг татлагын онцлог нь хөдөө орон нутагт зарлан дуудах мэдээлэл авсан иргэд Улаанбаатар хотод төр оршин суугаа газрынхаа харьяа цэрэг татлагын байруудад очиж оролцох боломжтой юм аа. Ваах явцсан болохоор бас гоё харагдаад, гоё санагдал. Ер нь явах чинь бараг л хууль шүү дээ. Заавал явах хэрэгтэй тэгэл. Энэ удаагийнс нөө хил дотоод хоёрын цэрэг болохоор айл бол хил рүү л явчмаар байна. Үеийн найзуудаа цэрэг татлагтаа сайн оролцоод сайн цэрэг болоорой л гэж хэлээ да. Ер нь хил рүү л явъя гэж нөгөө багасаа л хилийн цэрэг болохоор хил рүү явна гэж мөрөөддөг байсан байхгүй. Цэрэг татлагтаа сайн оролцоорой л гэж хэлээ да. Зарлан дуудах мэдээлэл хүлээн авсан хан улд дүүргийн цэргийн насны залуучууд та бүхнийг иргэний үүргээ биелүүлэн ээлжид цэрэг татлагаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хот дахь Русский домд Оросын сонгодог урлагийн үдшийн үргэлжлэл болох Мандажуу одод төслийн тоглолт амжилттай зохион байгуулагдлаа. Тайзнаа олон улсын уралдаан тэмцээний залуу шагналтнууд болох дуучид төгөлдөр хуурчид, Оросын сод хөгжмийн зохиолч Римский-Корсаков, Рахманинов, Чайковский нарын сод бүтээлүүдийг иршиглүүлж үзэгчдийн санрыг мэлаасан юм а. Петр Ильич Чайковский нэрэмжит Москвагийн улсын хөгжмийн их сургуулиас хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь Оросын хөгжмийн ариун үеийг залуу халаагаараа дамжуулан амьд хөгжмийн гайхамшигыг мэдрүүлдгээрээ онцлог билээ. Хөгжим бол биднийг үнэхээр баярлуулж сэтгэлийн утсыг хүнддэг үнэхээр гайхамшигтай зүйл юм. Энэхүү агуу одоо өрн хөгжмийн зохиолчдод зориулсан энэхүү үзэгслэн бусад бас Монгол үзэгчд маань ч гэсэндээ хүрэлцэн ирж үзээрэй. Бид бүхний одоо үд хаалга өргөлж та бүхний өмнө нээлттэй шүү гэдгээ хэлэхэд таатай байна. Хоёр агуу Оросын хөгжмийн зохиолч Сергей Сергеевич Прокофьев, Дмитрий Дмитриевич Шостаковичийн хүрээнд ийм гоё үзэсгэлэн гаргаж байгаа юм байна. Энэ үзэсгэлэн зөвхөн үзэсгэлэн биш, бид нарын Монгол үзэгчид, сонсогчид зориулж, хөгжим дурлагчид зориулж, монгол хэл дээр орчуулж, уншингаа хажуугаар QR код тааш орчин үеийн одоо дэвшилтийг ашиглаж хөгжмөө сонсонгоо тэрийг унших боломжийг бүрдүүлж өгсөн нь бол маш сайн хэрэг. Дэлхийн тайзны агуу хөгжимчдийн урын сан энэ хоёрын хөгжимчийн зохиол төсөөлхийн аргагүй. Прокофьев Золушка тэгээд Ромео Жулиета гэдэг
балетаар бол хүн болгон мэддэг алдартай зохиолууд байгаа. Тэр бүх уран бүтээлээрээ дэлхийд тайлж Оросын урлыг дэлхийд түгээж чадсан ийм агуу хоёр хөгжмийн зохиолчийг бид нар энэчнээ ингээ хажуудаа өөрийнхөө төрөл хэл дээрээ уншиж сонсох боломжийг бүрдүүлж байгаа ийм сайхан үзэсгэлэн болж байна. Тоглолтын хөтөлбөрт дэлхийн сонгодог дөөрийн айр, романс, төгөлдөр хуурын, бие даасан зохиолуудаас гадна үзэгчдийн сэтгэлд хоногчсон Снегурочка, Катюша болон Под Московны вечера зэрэг алдартай аялгуунууд багтсан нь танхим дүүрэн цугласан зочдод халуун дулаан уур амьсгалыг бэлгэлсэн юм. Хүчирхэг хоол төгөлдөр хуурын нарийн их шиг хосолсон энэхүү үдшин сонгодог хөгжмийг тайзнаас амьдар нь мэдрэх ховорхон боломжийг олгосон оюуны өндөр таашаал өгсөн арга хэмжээ болж өнгөрлөө. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдээлэл 2028-аас 2029 оны төсвийн төлөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Эрдэнэс тавталгаа хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Түвш эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэв. Эрчим хүчний салбарын үйлчлэлтийн бэлтгэл хангах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Экспорт нэмэгдүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэв. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 2028 оноос эхлэн эсэлтийн шалгалтад өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна. Монгол банк арилжааны банкудад 360 хоногоос дээш хоногтой гадаад их усүрийг төгрөглөө хөрвүүлэхэд нь буюу swap хэлцэл хийхэд нь дэмжлэг үзүүлнэ. Нийгмийн халамжийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болов. Иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Туулын хурдны замын төсөлд хэрэгжүүлэгч компанид нийслэлийн удирдлагууд давуу байдал олгосон нь иргэдийн эрхийг зөрчиж буй талаар мэдээлэл хийлээ. Үзэд бодлоо илэрхийлэх эрхийн төлөө үндэсний сүлжээнээс инх тайван ирээдүйг бүтээх нь хүний эрх хөгжил, аюулгүй байдлыг төлөөх хэвлэлийн эрх чөлөө сэдвт хэлэлцүүлгийг зохион байгуулав. Монголчуудын оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан үндэсний захим сан, e-сан өргөн цаар хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. 5 дугаар сарын 2-ноос иргэд автобуснаас буухдаа төлбөрийн картаа төхөөрөмжөд уншуулах шаардлагагүй боллоо. 11.7 тэрбум төсөвтэй нисэхээс нүхт хүртэл 2 км автозамыг намар ашиглалтад оруулахар төлөвлөжээ. Монгол байгаа Оросын улбаны улсын үйл хөдлөх хөрөнгө болон түүнд хамаарах газар үн төлбөргүй хугацаагүй байсныг 99 жилийн хугацаатай олгох зэрэг асуудлыг хаалттай хэлэлцэв. Бүрэн захиргаан болон туулах зай уртасгачтай тээврийн хэрэгслийг байгаль дээлтэй ангилалд хамааруулж ногоон дугаар олгохоор болжээ. Нийслэлийн засаг даргын орлогч даваадлаа ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ. 1 тэрбум төгрөг дотор бизнес эрхэлж орлого олсон байвал хэлбэржүүлсэн гормоор 1% татвараа төлнө. 539 га талбайд үйл ажиллагаа явуулах Эмэлт Эко парк 18 бүсээс бүрдэнэ. Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага эхэллээ. Завхан аймагт ноолуурын үн 205 мянган төгрөгт хүрч улсын хэмжээнд дээгүүр үзүүлэлт аймагуудын 4-р бичигдэж байна. Хууль бусаар хөвчлөгдсөн хүүхдийн цуслан орон нутгийн болон төрийн өмчөд шилжүүлнэ. Сонгон найрхан дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн удирдах ажилтнуудын уулзалт боллоо. Төрийн албаны зөвлөл өнгөрсөн онд 590 өргөдөл гомдол хүлээн авчээ. 1072 хувьцааны ногдол ашиг энэ сарын 30-нд олгов. Нэмэгдсэн үртгийн албан татврын буцаалтыг олгов. Эсэлтийн шалгалт гүйцэтгэлийн үнэлгээний зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөв. Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцоо илэрхийлжээ. Та бүхэн төв цэг 7 хоногийн төвлөрийг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.